Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Сайн байцгаана сонсогчдоо бүгдээрэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаад та бүхэнд ярьж өгөх кейс бүр үнэхээр солиотой хэрэг байгаа. Нилээнч бас урт дугаар болох байх гэж бодож байна. За ингээд шууд гол яриа руугаа орцгоё. 1992 оны 10 сарын 31-ний Халлоуины орой 23 настай Candace гэдэг эмэгтэй шатхуун түгээх станцад ажиллаа хийгээ байж исэн. За энэ эмэгтэй болохоор дөнгөж 9 сарын өмнө охиноо төрүүлсэн байсан болохоор шинэ ээж болцсон. За дээрэс нь ганц бие ээжийн хувьд ингээд хоёулангийнхаа амьдралыг авч явахын төлөө айгүй тийм хүнд үеийг даван туулж исэн үе нь байсан. За тэгээ ажиллаа хийгээд байж ах үеэр нь найз залуу нь Candace дээр явж очиод зүгээр л уулзаад хамт жоохон суухыг хүссэн юм байна. За гэхдээ удалгүй тэр хоёрын хооронд нэлээд ширүүн маргаан болсон. За яагаад гэхээр Candace болохоор найз залуугаа өөр эмэгтэйчүүдтэй уулзж исэн талаараа худлаа хэлсэн гэдгийг нь мэдчихсэн байсан. Тэгээ энгийн хэрүүл биш бүр маш том маргаан байсан. Тэгээ тэдний харилцаа нь угаасаа л юм тогтворгүй нэлээд тийм токсик байсан гэж хэлж болно. За тэгээд энэ хоёрын харилцаа ерөнхийдөө бол шин байсан гэж хэлж болно. Тэгээд энэ залуу болохоор Candace-ийн охиных нь аав нь бол биш юм байлээ. Тэгээд зүр нь хоорондоо хэрэлдэж маргалдах гэдэг энэ хоёрын хувьд бол шин зүйл ерөөсөө байгаагүй. Ер нь л нэг тийм эвтэй найртай байж чаддаггүй хосууд байсан. Тэгээд хэрэлдснээсээ болоод нөгөө найз залуу нь тухайн ажиллаж исэн газраас нь явах үеэр Candace бүр уурлаад машиныг нь өшгөлсөн байгаа. Тэгээ айгүй муухай хэрүүл болоод Candace-ийн хувьд ингээд сэтгэл санаа нь айгүй тийм савлгаатай болцсон. Тэрнээсээ болоод бүр тайвширч чадахгүй байсан болохоор ажлаа арай эрт дуусгахаар болоод нөгөө шатхуун түгээх станцаа хугацаанаас өмнө хаагаад тэгээд яваад өгсөн. За тэгчээд Candace гэрээрээ орж хувцас солисныхоо дараа хамгийн сайн найзтайгаа уулзахаар Kipling Memorial Union гэдэг эмнэлэг рүү явсан юм билээ. Тэгээд найз нь болохоор тэнд ажилладаг. Candace зүгээр л болж өнгөрсөн явдлаа яриад сэтгэлээ жоохон онгойлгохыг хүссэн юм байна. За тэгээд эмнэлэг дээр яваад утсан чинь найз нь бол яг тэр орой ээлжгүй байж таарсан. Тэгээ нэг тийм сэтгэл санаа нөөмөрцөн нэг л тийм сонирн байдалтай айгүй тийм бухимдсан байдал нь илт харагдчихсан болохоор тухайн орой ажиллаж исэн нэг совилогч Candace-ийг чи эмчэд үзүүлэх юм уу гэж санал болгосон байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар эмч жижүүрт ажиллаж байгаа ингээ асуусан чинь доктор Schneeberger гэж хариулсан байгаа. За тэгээ Candace болохоор тэр Schneeberger гэдэг эмчийг бол таньдаг. Тийм болохоор ямар ч хэсэг үзүүлчээ. Тэгээд уулзчаад явъя. Тайвшруулахад ингээд магадгүй тусалж чадах хаа гэж бодсон. Яг 9 сарын өмнө Candace-ийг төрж явах үеэр энэ доктор Schneeberger яг их барьж авсан юм билээ. Тийм болохоор энэ эмчид бол Candace айгүй итгэдэг. За тэгээд тухайн орой энэ Schneeberger гээд эмч жижүүрт гарч ирсэн нь нэг их тийм онцгой тохиолдол энэ төр ерөөсөө биш. Яагаад гэхээр тухайн Kipling гээд жижиг хот нь ганцхан эмнэлэгтэй тэгээ ердөө хоёрхан эмчтэй юм байна. Тэгээ нэг эмч нь энэ Schneeberger гэдэг эмч байгаа байхгүй юу? За тэгээ Candace тэр эмчтэй уулзахыг зөвшөөрөөд үзлэгийн өрөөнд ороод хүлээж исэн. Удалгүй нөгөө эмч нь орж ирээд үзлэгээ эхлүүлээд юу болсныг асуусан. За тэгсэн чинь Candace болохоор ингээд найз залуутайгаа бүр амар хэрэлдсэн, уурлсандаа би баг алчмаар санагцсан энэ гэж хэлсэн. За гэхдээ мэдээж ингээд яг үнэн сэтгэлээсээ алах ч юм уу тийм бол байгаагүй. Ямар их уурлсан гэдгээ ерөнхийдөө ингэж илэрхийлсэн. Тэгээ нөө эмччин болохоор Candace-ийг тайвшруулахыг хичээсэн ч гэсэн
ерөөсө тайвширч чадахгүй байсан. За тэгэхээр нь эмч болохоор ингээд тайвшруулах эм санал болгосон байгаа. Candace ч гэсэн зөвшөөрсөн. За тэгээд эмчийг одоо ийм тайвшруулах одоо ийм шахмал ийм таблетын юм байдаг штэ. Тийм эм одоо өгөх юм байна гэж бодсон чинь эмч болохоор одоо өрөөнөөс гарч яваад буцаж ирэхдээ тариур барьцсан ороод ирсэн. За тэгээ нөгөөхөө гарлуун тариа хийгээд эмийг бол одоо судсаар шахсан байгаа. Тэгсэн чинь тухайн эмийн нөлөө нь бараг л тэр даруйдаа мэдрэгдэж эхэлсэн. Тэгээ Schneeberger эмчийн хувьд Candace-ийг үзлэгийн орон дээр хөвтүүлээд биеийг нь болохоор ханны зүг харуулад ингээд хажуугаар нь эргүүлсэн. Тэгээ удаачгүй бараг минут 2 минутын дараа гэхэд Candace бүр ярьж чадхаа ойлцсон, бүр биеэж хөдөлгөх тийм боломжгүй болсон юм байна. Тэгээ мэдээж нөгөөх чинь ингээд айгу сонирн болоод байна гэдгээ мэдэгт гээд ярьж чадахгүй болохоор орилё гэж утсан чинь бүр орилж чадахгүй бүр ямар ч ингээд дуу аваа гаргаж чадхаа ойлцсон. Хүү ер нь ингээд гинт одоо өөрийгөө ямар ч тийм хамгаалцтаа ойлоод ямар ч хөдөлгөөн хийж чадхаа болно гэдэг бас айгүй тийм эвгүй мэдрэмж авах нь угаасаа ойлгомжтой. За тэгээ нүд нь ингээд нээлттэй хിവэрэ байгаа мөртлөө би энэ бол тэр чигтээ бүр ямар ч мдэггүй болсон. За тэгээд дараа нь одоо болж өнгөрсөн бүх зүйлийг тэр ингээд бац зэрэг санаж үлдсэн ч гэсэн одоо нөгөө хүчтэй төрлийн тийм тайвшруулах эмийн нөлөөнд орсон байсан болохоор дурсамж нь бол ингээд одоо бүдэг бадаг байсан гэсэн үг. Тэр болохоор нэг эрэгтэй хүн өмднийх нь товчийг нь тайлаад доош нь татхыг нь бол мэдэрсэн байгаа. Дараа нь болохоор дотор хувцсыг нь нэг тийш нь болгож жогоод Candace-ийг хүчинтсэн. Тэр бол ерөөсө хөдөлж чадахгүй яг ингээд одоо хөшцсөн юм шиг байдалтай болцсон болохоор өөрийг нь хүчинтж байгаа хүний зүг эргэж харж чадаагүй. Тусламжч дуудаж чадахгүй бүр хуруугаач хөдөлгөх боломжгүй байсан. За тэгээд хэсэг хугацааны дараа одоо хүчнөдөж дуусаад нөгөө эрэгтэй болохоор өмдийг нь буцааж татаж өмсүүлээд товчийг нь товчлоод хувцсыг нь янзлсан байна. Тэг хан руу одоо хажуу тийш нь харуулад хэвтүүлсэн байсан болохоор яг нөгөө эмчийг гарахаас нь өмнө нуруугаараа ямар ч гэсэн дээшгээ харж чадсан. Тэгэд нүднийхээ булангаар доктор Schneeberger өрөөнөөс гарч явахыг харж амжсан. Тэгээ тухайн үед болохоор Candace-ийн ингээд толгой нь амар эргэцсэн. Би энэ одоо нэг сулбгаар хിവэрэ байсан болохоор гэртээ ерөөсө харих боломжгүй. Тийм болохоор тухайн орой ажиллаж исэн совилогч Candace-ийг эмнэлэгтэй хоноод чи өглөө ингээ гэртээ харьцгаа гэж хэлсэн байгаа. За тэгээ маргааш өглөөнс ирэхэд бол Candace эмнэлгийн орон дээр ганцаархнаа хэвтчихсэн. За урд шөнийн дурсамжууд нь одоо ингээд бүдэг бадаг байсан ч гэсэн айжмаар бүгд ингээд эргэж сэргээд эхэлсэн. За тэр даруйда амжигтай юм дотор нь бүр ингээд харанхуулаад эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ хэдийгээр одоо эмийн нөлөөнөөс болж ой санамж нь тодорхой биш байсан ч гэсэн нэг зүйлд бол Candace ерөөсөө эргэлцэхгүй байсан. За тэр нь бол Candace-ийг хүчинтсэн. Тухайн өглөө доктор Schneeberger орж ирээд биеийг нь асуусан чинь Candace болохоор та өчигдөр орой одоо надад ямар юм тарьсан бэ гэд асуусан байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмч чинь жоохон ингэж инээмсэглэснээ. Яасан ямар нэг галзуу зүү зүүдлээ юу гэж асуусан байгаа. Тэгээ Candace ер нь бол энэ хүн өөрийг нь өчигдөр оройн хүчин дээд айгүй тийм эвгүй төрлийн эм тарьсан байсан гэдэгт нь бол итгэлтэй байсан. За тэгээд эмч орж ирснийхээ дараа иймэрхүү төрлийн одоо нэг асууж байгаа юм шиг яжилж байгаа юм шиг ийм байдалтай байсныг нь сонсоод энэ одоо эмч бол одоо хийсэн хэрэгээ үгүйсгэж бүх зүйлийг нуухын тулд бүр юу ч хийхээс буцахгүй юм байна гэдгийг ойлгосон. Эмнэлгээс гарахаасаа өмнө Candace бол дотор хувцсан дээр өрийн шингийн юм шиг харагдах толб байгаа гэдгийг анзаарсан юм байна. За тийм болохоор урдны орой болсон явдлыг нотлох баримтыг хадгалж үлдэхийн тулд тухайн одоо эмнэлгийн өрөөний шүүгэнээс олсон ялгар утанд нөгөөдхөө бол хийгээд аваад явсан. За тэгээ эмнэлгээс гарсныхаа дараа тэр бол совилогч нарт юу болсныг огт хэлээгүй. Яагаад гэхээр тухайн эмнэлэгт байгаа хүнд ч юу итгэж болохгүй юм байна гэж бодсон. Харин тэрний оронд ээж аав дээрээ очоод товчхон одоо ярилцаад үзсэн чинь тэд бол охиныгоо царайг хараад юу ямар нэг төрлийн тийм муухай зүйл болсон гэдгийг нь шууд мэдсэн. Тэд бол Candace-ийг бүх талаар нь дэмжиж, за энэ хүнд үеийг даван туулахад нь чадах бүхнээрээ туслана гэж бол охиндоо хэлсэн. За тэгээ гэртээ очисон хоноо Candace бол сэтгэлээр маш их унсан, маш их уйлсан. Тэг чи хаяа болохоор ингээд би зүгээр л энэ бүхнийг төсөөлөн ботсон болов, эсвэл юм зүүдээсэн болов, ерөөсө болоогүй зүйлийг юм бодит юм шиг санаад байгаа болов гэж бодонгуудаа хэсэг хугацааны дараа тэгэл буцаал одоо би ерөөсөө төсөөлөөгүй энэ бол яг ингээд бодит болж өнгөрсөн зүйл гэдэгт ингээд бат итгэх гэх мэт сэтгэл санааны хувьд бол ингээд докторгүй байгаад исэн гэсэн үг.
Өөрт нь тариа хийснийг бол санаж исэн. Яг хүчндүүлж байгаа тэр үеэ ч гэсэн санаж исэн. Тэгээ хүчнэснийхээ дараа Schneeberger эмч болохоор өрөөнөөс гарч явахыг бүр өөрийнхөө нүдээр харснаа ч гэсэн санаж исэн. Гэхдээ маш хүчтэй тайвшруулах эмийн нөлөөнд байсан болохоор бүх ой санамж нь бас л юм бүдэг одог байсан. За тийм болохоор цагдаад мэдэгдэхээс өмнө яг юу болсон гэдгийг аль болох баталгаажуулах нь бол чухал байгаад байсан. За тэгчээд эмнэлгийн үзлэгт орж дотор хувцсан дээрх толбыг шинжлүүлэх нь зөв юм байна гэж шийдсэн юм байна. За гэхдээ өөрийнхөө хотын эмнэлэгт очих угаасаа ямар ч боломжгүй. Тухайн хот нь бол ганцхан эмнэлэгтэй гэж яриадсэн шүү дээ. Тэгэхээр буцаад нөгөө эмнэлэг дээрээ очино гэдэг бол айгүй утгагүй зүйл. Тэгээд яг тэр хүчин болсон газар бол нөгөө Schneeberger гэдэг эмч ажилдаг. Тухайн орой жижүүртэйсэн сувилагч нарт ч гэсэн Candace ерөөсөө итгэхгүй байсан. За тийм болохоор нэг найзтайгаа хамт Regina гээд хот руу машинаар явсан. За энэ болохоор Candace-ийн амьдардаг Kipling гээд хотоос бараг 2 цагийн зайтай тийм газар байдаг юм байна. За тэгээ Regina-гийн нэг эмнэлэгт очиод Candace бол бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө өгдөг 2 зөвлөгтэй уулзаад за тэгээд rape kit гэж байд юм байна л да. Бэлгийн хүчирхийллийн нотлох баримт цуглуулах иж бүрэн шүүх эмнэлгийн үзлэг шиг зүйлд орсон байгаа байхгүй юу. За тэгээ шинжилгээний хариугаар түүний дотор хувцас өмд болон хүтрээний арчтсаас нь үрийн шигний уулмөр бол илэрсэн. За бас цусны шинжилгээгээр Vast гэдэг нэртэй эмийн улмөр илэрсэн юм байна. За энэ нь болохоор midazolam гэдэг хүчтэй benzodiazepine худалдаалагддаг нэр нь юм байна. Тэгээ ихэвчлэн бол мэдээ алдуулалтанд хэрэглэгддэг ч гэсэн маш хүчтэй тийм тайвшруулах шаардлагатай үед ч гэсэн ашигладаг төрлийн ийм юм байна. За энэ эмийн түгээмэл нөгөө гаж нөлөө гэж байдаг штэ. Тэр нь юу байсан бэ гэхлээр маш их нойрмоглох, бүр хитрхи их юм жоохон маанагдуу юм шиг тайван болох. Тэгээ энэ эмийг хэрэглэсний дараа ингээд тодорхой хугацаанд хүн ой санамжаа алдах гэсэн нэг тийм шинж тэмдгүүд илэрдэм байна л та. За тэгээ эмнэлгийн ажилтнууд энэ талаар цагдаагийн албаныханд мэдэгдээд тэднэр нь болохоор Kipling-ийн цагдаатай холбогдоод мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм байна. За мөрдөн байцаагчдын хамгийн ихний алхам нь болохоор Kipling Memorial Union гэх тэр эмнэлэг рүү очиод тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс байцаалтаа авах тийм ажил байсан. За тэд болохоор хамгийн түрүүнд хүчингийн хэрэг болсон гэх үед жижүүрт байсан хэд хэдэн сувилагчтай ярилцсан. За тэгсэн чинь нөгөөдөл нь бүгдээрээ ижил зүйл хэлсэн байгаа. Тэд нар бол тухайн өрөөнд байнга орж гарч исэн. За хүчингийн хэрэг болсон гэх хугацаанд бол ямар нэг с ิจ гтэй зүйл огт анзаарагдаагүй, огт хараагүй. Тийм юр бусын дуу чимээ энэ төр ч гэсэн сонсоогүй гэж мэдүүлсэн. Ерөнхийдөө бол тухайн орой жижүүрт байсан сувилагч нараас авсан мэдүүлгийн гол агуулга нь бол нэг л зүйлээсэн байгаа. Candace-ийг хүчинцэн хүн энэ бүх зүйлийг сувилагч нарын баг нүдэн дээр нь шахуу тэр хүмүүс нь хизээч өрөөнд орж ирж болох нөхцөлд үйлдэж чадсан гэсэн үг. Тухайн үед эмнэлэгт байсан хүмүүс гэх юм бол үндсэндээ зөвхөн нөгөө хэдэн сувилагч нар л байсан юм байлээ. За өөр нэг эрэгтэй эмнэлэгт байсан ч гэсэн эхнэр нь төрж исэн болохоор тэр бүх хугацаанд төрөх өрөөнд байсан. Тэгээ юу ч хараагүй, юу ч сонсоогүй гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол тухайн шөнө эмнэлэгт сувилагч нараас өөр бараг хүн байгаагүй тийм хоосон хонсон гэсэн үг. Мэдээж цагдаа нар бол Schneeberger-тэй уулзаж мэдүүлэг авсан. Тэ мэдээж нөгөөх ч юм бол урд шүн ямар ч тийм хууль бус зүйл манай эмнэлэг дээр болоогүй гэж тууштай мэдгцээр байсан. За түүний тайлбарснаар бол Candace тэр орой маш их тийм бухимдсан байдалтай ирсэн болохоор тайвшруулах зорилгоор тайвшруулах төрлийн эм тарьсан. За тухайн эм нь зарим тохиолдолд хий юм харах, хий юм төсөөлөн бодох гэсэн тийм гач нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. За гэсэн хэдий ч цагдаа нар бол түүнээс DNA шинжилгээ авах шаардлагатай гэж үзээд дээж өгөхийг хүссэн юм бэлээ. За тэгсэн чинь Schneeberger эмч зөвшөөрөөд лабораторийн ажилтнанд цусны дээжээ өгсөн. За тэгээд тухайн дээжийг шинжилгээ рүү илгээсэн юм байна. Удаачгүй Candace бол Schneeberger эмчийг хүчинцэн гэж буруутгасан тухай мэдээ хот даяар тарсан. За Kipling угаасаа айгүй тийм жижигхэн хот болохоор бараг хүн болгоо энэ тухай яриад эхэлсэн. Тэгээд ядж хаад энэ Schneeberger гэдэг эмч болохоор хоттой бүр маш нэр хүндтэй. Тэр Kipling-ийн хоёрхан эмчийн нэг байсан гэдээ урд нь бол ярьж байсан. За тэгээд оршин суугч нь бол энэ хүнд маш их итгэдэг, хүмүүсийн эрүүл мэндийг нь тэр чигт нь хариуцдаг, ажлаа маш сайн хийдэг, чадварлаг эмч гэсэн тийм нэр хүндтэй нэгэн байсан. За харин Candace-ийн хувьд гэх юм бол муу нэртэй хүн байгаагүй ч гэсэн тухайн хотынхан бол түүнийг зугаа цэнгэлт дуртай, хаяа ингээл шоудаж наргаад ингээд паридад явж идэг эмэгтэй гэдгээр нь бол мэддэг байсан юм билээ. Тэгээд ч ер нь Schneeberger гэдэг эмч
эмчийг бодох юм бол Candace-ийг таньдаг хүн илүү цөөн, харин эмчийг бол бараг бүх хүн сайн талаас нь мэддэг гэсэн учраас хот даяар элдв тийм төрлийн цурхлууд тараад эхэлсэн. Зарим нь болохоор Candace эмчид ингээд дурлсан байсан өнтер гэсэн давс нэмсэн яриа хүртэл тараад эхэлсэн байхгүй. Тэрнээс гадна ингээд мөнгө салахын тулд иймэрхүү яриа гаргаад энэ тэрүүгээр яваад байна. Тэгснэ эмчийн гэр бүлийг самархаар оролдож ийн энэ гэсэн яриа хүртэл байсан. За Schneeberger болохоор их нэртэй хүүхдүүдтэй хүн байсан. За ингээд Candace-ийн эсрэг үндэслэлгүй янз бүрийн цуу яриа газар авч эцэстээ бол Candace-ийн гэр бүл ойрын найз нөхдөөс бусад бараг бүх хүн энэ Schneeberger гэдэг эмчийн талд орсон юм байна. Бараг бүгдээрээ шахуу юу ч эргэлзэлгүйгээр эмчийг хамгаалж харин Candace-ийг болохоор сайхан зохиож ярьж ийн галзуурцсан юм солиотой эмэгтэй гэсэн тийм байдлаар харж исэн. За харин хэдүүлээ John Schneeberger гэдэг эмчийн талаар жоохон мэдээлэлтэй болъё. John Schneeberger 1961 онд Африкийн Lusaka гэдэг хотод төрсэн юм байна. За тэр бол Өмнөд Африкт анагаахын боловсрол эзэмшснийхээ дараа 1987 онд Канад руу нүүж очсон. За Obsco гэдэг жижиг хотод эмчийн ажлын гараагаа эхлүүлж исэн юм байна. За тэгээд тухайн үед тэр ердөө 26 настай байсан. Тэр жилийнхээ намар Lisa гэдэг эмэгтэйтэй танилцаад Lisa бол тухайн үед Johnny ажилтдаг эмнэлэгт нь reception хийхээр ажилд орж исэн тийм эмэгтэй байсан. Гэхдээ Lisa болохоор тухайн үед Rich гэдэг хүнтэй гэрэлчихсэн байсан юм билээ. John тухайн хотод шинээр ирсэн болохоор Lisa айгүй тийм илдэг зан гаргаад нөхөртөөгөө хамт оройн хоолнд хүртэл урьж исэн. За ингээд энэ явдлаас хойш бол John Schneeberger тэгээд Lisa хоёр бол улам бүр дотноссон. Lisa болохоор Rich гэдэг нөгөө нөхөртөөгөө харилцаа нь нэлээд тийм хүндэрч гисэн байсан юм билээ. Тэгж байжгаад нөхрөөсөө салаад John Schneebergerтэй хамт амьдрахаар болсон. Тэгээд хамгийн гол нь нэг зүйл байгаад байгаа. Тухайн John Schneeberger болохоор нэлээд тийм хүнийг өөртөө татдаг гэхүүдээ нэг тийм төрлийн хүмүүс байгаад байдаг штэ. Сайн муу ямар ч бай нэг ингээд яаж иж байгаа л нэг ийдэг харилцаагаараа ч юм уу. Мэдгүй ямар ч байсан ингээд нэг хаа газар ингээд таарлаж байгаа зарим хүмүүс ингээд өөрөө ирэхгүй хүнийг татаад идэг нэг тийм төрлийн хүн байгаад байдаг штэ. Тэгээ эмнэлэгт нь явж очисон баг бүх хүн энэ эмчид бол шууд ингээд дуртай болчдаг төрлийн тийм хүн байсан маа. Тэгээ бусдын ярьснаар бол John Schneeberger маш ээлдэг, найрсаг, бусдад таатай сэтгэл төрүүлэхээ мэддэг, бас царайлаг гэж тооцогддог байсан маа. Тэгээ зургийг харахад нэг тийм царайлаг энэ төр гэж бол харагдахгүй нэг тийм хүүтэн хүндий царайтай хүн биш, зүгээр л энгийн нэг байдаг хүн шиг надад бол санагдсан. За тэгээд тухайн хотынхон энэ John Schneeberger-ыг доктор John гэж дууддаг болсон юм билээ. 1988 онд John Lisa хоёр Kipling руу нүүгээд John болохоор Kipling Union Memorial гэдэг эмнэлэгт ажилд орсон. За тэгээ тэр хоёр болохоор Lisa-гийн өмнөх гэрлэлтээс нь төрсэн хоёр хүүхэд хамт шинэ хотод ингээд суурьшсан юм байлээ. John ингээд хойд эцэг болсон ч гэсэн тэр хоёр хүүхэдтэйгээ айгүй тийм сайн харилцаатай өөрийн яг ингээд төрсэн хүүхэдчгээ өсгсөн юм байна. Тухайн Kipling гээд хотод шинэ амьдрал эхлүүлээд шинэ эмнэлэгт ажилд орсон ч гэсэн яг урдныхаа хотод ямар байсан яг тэр хэмжээндээ олвол нэр хүндтэй эмч болж чадсан. За тэгээ Lisa John хоёрын гэр бүлийн амьдралыг гаднаас нь харахад бол үнэхээр юм төгс гэр бүл гэж ямар байдгүй яг тийм харагдахаар байдаг байсан. Маш тийм эв найртай, аз жаргалтай. Lisa бол өөрийн ингээд амьдралынхаа ханыг олчихсон. Бараг л заяаныхаа хантай би эцэст нь нэг юм учирлаа гэсэн тийм бодолтой байдаг гэсэн юм байна. За тэгээ хосууд болохоор 1991 онд гэрлээд дараа нь 95 болон 96 онд тэдний дундаас хоёр хүүхэд мэндэлсэн юм байна. За тэгээд нэг ийм түүхтэй эмч байгаад байгаа. Ямар ч өө байхгүй, бүх хүн хүндэлдэг, сайн аав, сайн нөхөр гэж үнэлдэг ийм хүний хажууд Candace-ийн асуудал бол үнэхээр хэцүү байсан. Candace тохиолдсон зүйлийг ингээд ямар ч хүнд ярьлаа гэсэн бүр хинч итгэхээргүй байсан. Тэгээ хүмүүсийн ярьж байгаа зүйл нь юу байсан бэ гэхлээр хэрвээ тухайн шөнө яг үнэхээр тийм зүйл болсон юм бол яагаад тэр шөнө эмнэлгийн ээлжинд гарч исэн совилогч нарт жижүүрт шууд хилээгүй юм бэ? Яагаад заавал дараа нь ингэж зууралдаж яваад байгаа юм бэ гэсэн ийм асуулт байсан. Гэхдээ Candace бол тухайн үед маш тийм хүчтэй тайвшруулах юмын нөлөөнд байгаад ирснийг хүмүүс бараг л авч хэлцээгүй. Ер нь л ингээд ийм төрлийн хэргийг яг ингээд хөрсөн дээр нь буулгаад бодоод үзэхэд бол ихэнх ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид маш олон шалтгааны улмаас шууд ерөөсөө мэдэгддэггүй юм байлээ. За айдас маш их цочирдсан, ичснээсээ болоод өөрт нь итгэхгүй
хүрэхгүй байх вэ гэсэн болгоомжлолоос болоод 100-ны бараг 90-с дээш хувь нь огт бэлгийн хүчирхийллийг сөхдөггүй юм билэ. Гэхдээ Candace-ийн хувьд бол одоо дуугүй чимээгүй өнгөрөхийг огт хүсээгүй. За тэгээ байжсэн чинь Candace-ийн хувьд бас нэг асуудал нэмэгдсэн. За тэр нь юу байсан бэ гэхлээр одоо доктор Schneeberger-ийн зохион байгуулсан нэг хандивын одоо арга хэмжээний үеэр Candace найз залууга зогсон гэсэн тийм хэрэг гарсан. За тэгээд хотынхан ч гэсэн энэ үйл явдлыг нь Candace-ийн эсрэг ашиглаад эхэлсэн. Ингээ үндсэндээ бол Candace-д итгэх бараг ямар ч хүн үлдээгүй гэсэн үг. Бүр гал дээр тос нэмж байгаа юм шиг Candace-ийг доромжлоод муугар хэлэх нь хилээд тийм хүмүүс л улам нэмэгдсэн. Ингээ энэ үйл явдлаас хойш 6 сарын дараа доктор Schneeberger-ийн өгсөн одоо нөгөө DNA-ийн шинжилгээ гэж байгаадсан шүү дээ. Тэрнийх нь хариу бол гарсан. За тэгээ гарч ирсэн хариунд нь бол бүр итгэхийн аргагүй байсан эмчийн DNA нь Candace-ийн rape kit буюу одоо нөгөө шүүх эмнэлгийн шинжилгээнээс илэрсэн үрийн шигний DNA-тэй нь ерөөсөө таараагүй юм байлээ. Тэгээ Candace энэ хариуг нь сонсчоод бүр үнэхээр цочирсан. Бүр итгэж ерөөсөө чадаагүй. Түүний хувьд болохоор Schneeberger өөрт нь тариа хийсэн, дараа нь хүчинтсэн. Тэрийг бүр маш тод санаж байсан. Тэгээд ч юу н хизээч эргэлзэж байгаагүй. Тийм учраас одоо Candace цагдаа нарт ямар нэг алдаа гарсан байна. Тэр цусны сорьцоо сольчихсан баг. Эсвэл өөр ямар нэг арга хэрэгэлсэн байхаа гэд хэлсэн юм байна л та. Тэгсэн чинь цагдаа нар болохоор тэг ямар ч боломжгүй гэж тайлбарласан юм билээ. Яагаад гэхээр цусны дээжийг лабораторийн мэрэгжилтэн өөрөө аваад бүх үйл явц одоо хяналтын дор явагдсан гэж хэлсэн. За гэхдээ Candace бол бууж өгөөгүй. Ямар нэг зүйл болсон байхаас гарцаагүй. Ямар нэг арга тэр хэрэгэлсэн байна гэж зүтгэсэн хിവэрэ байсан. Тэгчээд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардаж доктор Schneeberger-с дахиад DNA-ийн дээж авахыг удаадараа хүссэн байна. За тэгээд байн одоо юм хүсэлт гаргаадсан болохоор цагдаа нар бүр аргагүй ирэхэнд дахиад одоо DNA-ийн шинжилгээ өгөх хүсэлтийг бол одоо эмчид тавьсан. За мэдээж энэ нь болохоор албан журмын бус сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой байсан болохоор доктор Schneeberger зөвшөөрөх хэсгээ өөрөө шийдэх одоо эрх өөрт нь байсан юм байлээ. За тэгээд тэр зөвшөөрсөн ч гэсэн энэ удаад өмнөшгөө тийм одоо урайлгахын тэр өрөөсөө байгаагүй. За түүний хэлснээр бол би аль хэдийнэ ингээд нэг удаа DNA-ийн шинжилгээ өгч гисэн. Миний DNA таараагүй гэдг нь миний гин буруугүй гэдгийг хангалттай нотолж байгаа гэж хэлсэн. За гэхдээ яг хуу 1993 оны 8 сард тэр бол дахиад DNA-ийн шинжилгээ өгөхийг бол зөвшөөрсөн юм билээ. Тэр удаад болохоор дээжийг цагдаагийн хэлтээс авсан юм байна. Цагдаа нар бол бүх үйл явцыг нүд салгалгүй ажиглаж исэн. Тэд бол совилогч зүг гарлуунд хатгаад цус авж байгааг хүртэл хянжээсэн байна. Дараа нь цусны дээжийг шууд цагдаагийн төв лаборатори руу явуулсан. За ингэснээр бол доктор Schneeberger-т сорьцыг солих, өөрчлөх эсвэл ямар нэг байдлаар шинжилгээнд нөлөөлөх ямар ч боломж байгаагүй гэсэн үг. Гэхдээ шинжилгээний хариу дахиад ирсэн чинь урдныхтайгаа бүр яг адилхан байсан. Эмчийн DNA Candace-ийн шүүх эмнэлгийн шинжилгээнээс илэрсэн DNA-тэй нь дахиад таараагүй. Тэгээд дараа нь болохоор цагдаа нарт түүнийг с ิจ гний жагсаалтаас хасахаас өөр сонголт угаасаа үлдээгүй. Тэрнээс гадна тухайн үед эмнэлэгт өөр с ิจ глэгдэх ямар ч хүн байгаагүй. Ингээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн мухардалд ороод эцэст нь 1994 онд энэ хэргийг аль бие ёсоор хаасан юм байна. За Candace болон түүний эцэг эгч гэсэн энэ бүхэнд бүр огт итгэж чадаагүй. Лабораторийн түвшинд шинжилгээ хийгдчихэд аль бие ёсны бичиг ирчээд байхад хүртэл Candace бол бууж өгөөгүй. Тэгээ нөгөө өөр одоо хот руу явж шинжилгээ өгсөн штэ rape kit гээд тэр шинжилгээ нь хүртэл түүнийг үнэхээр одоо хүчндүүлсэн гэдгийг уг нь бол нотолж исэн юм билэ. Тэгээ ганц ойлгохгүй байсан зүйл нь юу вэ гэхээр DNA-ийн шинжилгээний хариу нь ингээд яагаад таарахгүй байгаа юм болоо гэж бүр хэд дахин бодсон ч гэсэн ерөөсөө учрыг нь ингээд олоогүй. За тэгэл нөгөө хотынхан чинь бас л одоо нөгөө хов живэ ярилцаал DNA-ийн нотлох баримтыг хүртэл өгөөсглээ. Цусны дээжийг хяналтанд ор авсан, шинжилгээнд таараагүй. Тэгэхэр чи яаж ингээ одоо хүртэл энэ эмчийг буруутгаад байгаа юм бэ гэж ярьдаг болж эхэлсэн. Тэгээ тэдний нүдээр болохоор энэ Candace яг нэг одоо өөрийг нь нэг тоохгүй байгаа ч юу өөрийг нь одоо юм гомдоосон нэг эрэгтэйгээс өшөө авах гээд яваад байгаа юм шиг тийм эмэгтэй юм шиг харагдчихсэн. Зориуд одоо нэр хүндтэй эмчийг гүтгэлээ. Эннээс өөр бараг хийх ажил байдгүй бахтаа энэ гэсэн тийм зүйл бол яригадаад эхэлсэн. За ингээд энэ бүх доромжлол дарамт эцтэй бүр төвчхийн аргагүй болсон болохоор Candace одоо нөгөө Kipling-гээд хотоосоо нүүхээр шийдсэн билээ. За түүний гэр бүл, найз нөхд нь бүгд одоо Kipling-д үлдсэн ч гэсэн тэр бол хөрш Alberta мужийн Red Deer гээд хот руу нүүсэн юм байлээ. Тэгээ Kipling-ээс бараг 1000 гаруй километрийн одоо зайтай байдаг ч гэсэн Candace бол үннийг олж тогтоох найдвараа бол огт гээгээгүй. 1996 онд тэр бол Larry O'Brien гэдэг хувийн мөрдөгчийг хөлсөлсөн. Larry бол тухайн үед Канадын
цагдаагийн албанд 25 жил ажиллаж исэн туршлагатай. Тэгээд тэтгэвртэй гарахынхаа өмнөхөн одоо ингээд хувийн одоо мөрдөн шалгах ажил эхэлсэн одоо ийм хүн байсан. За тэр бол Candace-тай уулзаад болсон явдлыг сонсоод ерөөсөө тийм эргэлзсэн зүйл бол байгаагүй. Candace-ийн ярианд бол шууд итгэсэн. Тэгээд хожим болохоор энэ Larry гэдэг одоо мөрдөгч Candace-ийг бол тийм маш одоо зоригтой ерөөсөө бууж өгдөггүй төрлийн хүн байсан гэж дурсаж ярьсан байдаг. Тэгээд энэ хоёр хүн одоо анх уулзч авах үеэр бол одоо Candace-ийн хэрэг бүрэн ийм хурдалд орсон байдалтай байсан. Тэгээд нөгөөх чинь Larry-д хандаад та магадгүй миний хамгийн сүүлчийн найдвар байх. Хэрвээ та надад тусалж чадахгүй байх юм бол би цаашдаа яахаа үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн юм байна. За мөрдөгч Larry-гийн бодлоор цусны дээжийг одоо тийм шинжилгээний хуруу шилэнд одоо хийгээд тавьчдаг. За тийм эмнэлгийн хөрөгчөнд нь болохоор олон ширхэг одоо цусны хуруу шил хадгалагддаг тухай бол хүмүүс ярьдаг байсан. Тэгэхээр түүний хувьд бол яг энэ л одоо хамгийн логиктой тайлбар юм шиг санагдчихсан байна. За ингээд Larry Candace хоёр бол хамтраад хохирогчийн ярьж исэн зүйл нь үнэн гэдгийг батлах ямар нэг нотлох баримт хайж эхлэхээр шийдсэн юм билээ. За мэдээлэл цуглуулах явцдаа Larry нэг сонирхолтой аргыг бол хэрэгэлсэн байна. Тэр өөрийнхөө туслахаа доктор Schneeberger-ийн ажил руу нь явуулаад түүнийг нэг суглаанд оролцохыг ятгсан юм билээ. Мөрдөгчийн туслах нь өөрийгөө болохоор ингээд суглааны бүртгэл авж байгаа хүн гэж танилцуулаад тэр Schneeberger болохоор тухайн зүйлд нь ямартаач ит хийж тэгээд оролцохыг зөвшөөрсөн юм билээ. Тэгчээ тэр бүртгэлийн хуудсыг бөглөөд тогтоонд хийснийхээ дараа намыг нь хилээрээ норгож нааж одоо битүүмжилсэн юм билээ. За өөрөөр хэлэх юм бол тогтоон дээр ингээд өөрийнхөө шүлсийг үлдээсэн гэсэн үг. Тэгээд тэр үедээ болохоор эмч энэ байдалд юусоо ач холбогдол тэр өгөөгүй. Зүгээр л жирийн нэг суглаанд өөрийгөө оролцож гинэ гэж бодоод өнгөрсөн. За тэгээ байжсэн чинь айгүй лайтай заяа. Одоо энэ хиний Schneeberger гэдэг эмчийн гэрийнхэн цэвэрлэгч нь Candace ингээд таны араас хувийн мөрдөгч хүлсэлсэн гэсэн тийм зүйлийг яриад эмч бол үндсэндээ ингээд мэдчихэж байгаа байхгүй миний анаас ингээд хүмүүс сэргэлдээд байгаа юм байна. Бүх зүйл нэг л одоо юм сэжигтэй болоод эхэлчлээ энэ төр гэсэн тийм бодолтой болсон байгаа байхгүй юу. Тэгснээ одоо тухайн сулааны одоо тогтоог санаад ер нь л ямар нэг байдлаар одоо эвгүй үйлдэл хийж болохгүй юм байна энэ төр гэсэн сэрэмжтэй болж эхэлсэн гэхүү дээ. Тэгээ тэр нь яаж мэдэгдсэн бэ гэсэн чинь одоо сүүлд эхнэрийнх нь ярьснаар л Джон тэр цагаас хойш тогтууга хилээрээ биш усаар норгож наадаг болсон гэж ярьсан байдаг. Тэгээ эхнэртэй болохоор намайг янз бүрээр буруутгах гэж оролдож байгаа хүмүүс байсаар хахад хитрхи болгоомжтой байна гэдэг бараг л боломжгүй гэсэн тийм утгатай зүйлийг хэлсэн байгаа. Тэгээ өөрийнх нь араас ингээд одоо Candace хувийн мөрдөгч хүлсэлсэн гэдгийг мэдчихэд маш их ууралсан. Candace-ийг бол ингээд өөрсдийг нь за өөрийг нь төдөгөө одоо гэр бүлийнхнийг нь байнга дарамталж амгалан тайван байдлыг нь алдагдуулж ийн гэж үзсэн. Тэрнээс гадна Candace-ийн эцэг хэрүүнд бүр захаа бичээд та хоёр цаашаа дэмлэгт ирээд хэрэггүй нааша зөвлөнө гэж бараг битээ санаарай гэсэн тийм зүйл биччихсэн байсан. Тэгээд ядчихад боож байгаа мó яаж байгаа ганцхан имлэг байдаг одоо ийм хотод чинь хөшөө хүмүүсийг битээ ирээрээ гэхээр ямар их ууралсан нь бараг одоо ойлгомжтой байгаах. Тэглээгээд ер нь бол эмч хүний хувьд өвчтөнд эмчилгээ тусламж үзүүлэх бол үүрэгтэй байдаг. Хин нэгэн хүнд та ингээд эмнэлэг рүү ирж болохгүй гэж хэлэх хэрэг бол одоо энэ Schneeberger гэдэг эмчт бол угаасаа байхгүй. Ер нь ямар ч эмч тийм зүйл байдаггүй. Тэгэхээр хотынхоо цорын ганц эмнэлэгт эрхийг нь хүртэл хориглосон гэдэг нь үнэхээр одоо тийм байж боломгүй зүйл байсан. За тэгээ нөгөө хувийн мөрдөгч Larry болон түүний туслахын тогтоонаас нь авсан шүлсний дээжийн тухайд гэх юм бол маш харамсалтай тухайн одоо тогтоог шинжилгээнд ашиглах боломжгүй болсон юм байсан билээ. Яагаад гэхээр ямар нэг байдлаар тухайн одоо тогтоонд бохирдчихсан байсан. За гэхдээ тэд нэр бол бууж өгөөгүй. Нэг өдөр Larry одоо эмнэлгийн зогсоол дээрээс доктор Schneeberger-ийн машиныг нь олсон юм билээ. Тэгээ аз болоход одоо нөгөө машин нь бол цоожгүй байсан. За тэгээ нөгөөх чинь машин руу нороод багсах зүйл хайгаад эхэлсэн. Тэгж хайж агаад одоо суудлын түвшлэг дээрээс нь хідэн ширхэг ус олсон юм билээ. Гэхдээ бас л харамсалтай тухайн өснүүдийг ч гэсэн ашиглах ерөөсөө боломжгүй байсан юм байна. Яагаад гэхээр өснийх нь уг нь ерөөсөө байхгүй одоо ингээд DNA шинжилгээнд заавал одоо юм өснийхээ бүр ингээд уутанцраас салсан тийм ус байх шаардлагатай гэдэм байна л да. Тэгээ энэ явдал болохоор 1990-ад оны үед болсон гэдгийг бас санах хэрэгтэй. Тухайн үеэр DNA-ийн одоо шинжилгээ дөнгөж хөгжиж эхэлж исэн. Үсний уг байхгүйгээр DNA одоо ялгаж авах технологи энэ төр ерөөсөө байгаагүй. Тэгээд ч хариу нь бүр айгүй удаж гарч ирдэг байсан. За тэгээд үс ашиглах боломжгүй болсон гэдгийг мэдээд Larry болохоро дахиад одоо эмчийн одоо машин дээр нь яваад очисон. Тэгээ очисон чинь машин нь бас л цоожгүй байсан. Тэгээ нөгөөх чинь дотгошоо ороод бас бус зүйл хайгаад байж исэн чинь за үнсний савнд нэг тийм урал өнгөлөгч одоо юм лип бом гэж байдаг штэ. Тим зүйл байхыг нь олсон. За тэгэхээр энэ удаад ингээд
аз таарсан гэсэн үг. Лабораторийн шинжилгээгээр тухайн уруул өнгөлөгчөөс шүлс болон арсны эсүүдийг ялгаж авч чадсан билээ. За тэгээд тэр бүхнийг Candace-ийн rape kit гэд байгаадсэн шүү дээ. Тэрнээс илэрсэн DNA-тэй нь харьцуулахаар ямар тач явуулсан билээ. За ингээ 2-7 хоногийн дараа шинжилгээний хариу нь гарсан. За тэгээд үр дүн нь бүр ингээд 100% таарсан байгаа. Уруул өнгөлөгчөөс гарсан DNA болон Candace-ийн биеэс илэрсэн DNA яг ижил хүнээс гаралтай байсан. За ингээ мэдээж энэ нь бол Candace-ийн хувьд асар тийм баяртай мөч байсан гэж хэлж болно. Өөрийнх нь ярьсан тэр худлаа бүх зүйл ингэж эцэстээ үнэн байсан гэдгийг тэмцсээр агаад хойноос нь хөөцөлцөөр агаад үр дүнд хүрч чадсан учраас мэдээж аз жаргалтай мөч гэж хэлхээс аргагүй байх. Ингээ эцсүүлдээ ямар ч байсан Candace л өөрийгөө галзуураагүй, ямар нэг зүйл зохиогоогүй, үнэхээр хүчирхээлэлд өртсөн доктор Schneeberger гэдэг хүн бол түүний хүчинцэн гэдгийг нотлох тийм баримттай болсон гэсэн үг. Гэхдээ энэ нотлох баримтанд хоёр том асуудал үүссэн. За нэгдүгээр болохоор тухайн дээжийг хууль бусаар олж авсан. За Larry болохоор тэр доктор Schneeberger-ийн машинд нэгжлэх хийх зөвшөөрөл буюу шүүхийн тийм зөвшөөрлгүйгээр машин руу явж орсон болохоор баримтыг бол шүүхтээр ашиглах боломжгүй байсан юм. Хоёрдугаарт болохоор тухайн уруул өнгөлөгч үнэхээр эмчих байсан гэдгийг хууль ёсоор батлах боломжгүй байсан. Гэхдээ машин дотор нь угаасаа байсан юм чи мэдээж л тэр эмчих л ээж таарна штэ. Өөр хүн тэнд аваачаад хийх магадлал уруулын будаг байсан бол ойлгож болох юм чи эмхтэй үнийх гээд. Уруулын бомб ч гэсэн эрэгтэй хүнд хүрэхтэй штэ. Тэг батлагдаад гараад ирчихсэн ч гэсэн онлын хувьд бол хинч тэнд тавьсан байж болно гэж өмгөөлөгчт нь маргаж болох тийм угаасаа тийм үндслэлтэй байсан. За гэхдээ энэ шинжилгээ бол маш чухал нэг асуултыг гаргаж ирсэн байгаа. За тэр нь болохоор яаж тэр хоёр өөр удаагийн DNA-ийн шинжилгээнд rape kit-ээс гарсан DNA-тэй таарахгүй дээжийг өгч чадсан болоо гэсэн ийм том асуулт байгаад байгаа. Ялангуяа хоёр дахь шинжилгээнд бүр ингээд цагдаагийн хэлцээр болсон, цагдаа нар бүх үйл явцыг ингээд яг нүдэрээ хараад ингээд зогсож исэн. Цусыг авсныг харсан, дээжийг хуруу шилэнд хийж байгааг ч гэсэн харсан. Тэгээ шууд тэрийгэ лаборатори руу явуулсан. Ямар ч байдлаар дээжийг солих боломжгүй байсан юм шиг харагдчихсэн. Тэгэхээр яаж ингэ хийчихв? За мэдээж ингээд Larry Candace хоёр уруул өнгөлөгчийн DNA-ийн шинжилгээний хариуг цагдаа нарт бол аваачсан байгаа. За цагдаа нар ч гэсэн доктор Schneeberger-тэй уулзаад энэ талаар нь бол асуусан. За тэгсэн чинь урдны л таамаглаж ийсний дагуу тэр lip balm минийх ерөөсөө биш гэж хариулсан байгаа. Яг ийм хариулт өгнө гэдгийг угаасаа энэ Larry Candace хоёр аль хэдийнэ мэдчихсэн. Тэгээд ч хууль сахиулах байгууллагын хувьд хийж чадах зүйл бараг байгаагүй. Шүүх бол тухайн DNA шинжилгээний үр дүнг баримтаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. За ингээд хэрэг нь бол дахиад хаалттай хിവэрэ үлдсэн. За ингээд Candace бол дахиад л хэцүү байдалд орсон. Цаашид бүр яахаа үнэхээр мэдэхгүй болсон болохоор доктор Schneeberger-ийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргахаар шийдсэн юм билээ. За шүүх хурлын үеэр доктор Schneeberger цагдаа нарын өмнө 3 дахь бөгөөд эцсийн удаага DNA шинжилгээ өгөхийг бүр хүлээн зөвшөөрсөн юм билээ. За тэгээ энэ үеэр тэр бол нэр төрөө бүрэн цэвэрлэхийг маш их хүсэж байсан. Энэ нь бас яг 2 дахь удаа шиг сайн дурын шинжилгээ байсан юм билээ. Түүнийг бол хэн ч албатаагүй, тэр өөрөө гин буруугүй гэдгийг нотлохын тулд зөвшөөрсөн юм байна. Ингээ 1996 оны 11 сарын 20-нд бол дахиад DNA-ийн шинжилгээ хийгдсэн. За энэ удаад ч гэсэн бас л цагдаа нарын дэргэд болсон бүх үйл явцыг бичлэг болгож буулгасан байгаа бүр. Тэр байтугай цус авсан хүн нь хүртэл цагдаагийн байгууллагын ажилтан байсан юм билээ. Өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн шинжилгээнд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцох, дээжийг солих бүр ямар ч боломжгүй байхаар ингэж тохируулж хийсэн. Гэтэ цус авж байгаа хүнд бол нэг чухал зааврыг өгсөн юм билээ. Ямар нэг сэжигтэй зүйл анзаарагдаж магадгүй чи маш сайн ажиглаарай гэж хэлсэн байна. За тэгээ нөгөө хүн болохоор эмчийн 7-р хуруунаас нь цус авахар болсон. Урдны 2 хүн ч гэсэн ингээд хуруунаас уг нь бол шууд дээж авчий гэж хэлж исэн юм билээ. Тэгсэн чинь доктор Schneeberger болохоор айгүй тийм илдэг байдлаар татгалзаад надад нэг ийм өвчин байдаг. Хурууны идүүд агшиж үхчих хандлагатай. Хэрвээ яг ингээд хуруунаас маань цус авчих юм бол хөхрөөд үлдчихдэг. Би эмч хүн болохоор тийм байдалтай ажиллах нь бол надад тохиромжгүй гэж тэрийгэ тайлбарсан байгаа байхгүй юу. Тэгээ яг урдны 2 удаагийн шиг гарынхан судснаас
цус авахыг одоо санал болгосон. За тэгээ энэ хүсэлт нь бол нэлээд тийм гачирхалтай санагдчихсэн. Яагаад гэхээр ДНХ-ийн шинжилгээнд бол маш бага хэмжээний цус бол хангалттай байдığım байна. Хурууг ганцхан удаа хатгахад л ер нь шаардлагатай одоо тэр дээжийг авах боломжтой байдаг. За тэгээ нөгөө цус авч исэн хүн зөвшөөрөөд эцэст нь бол түүний гарын судснаас нь одоо цус авахар болсон. Тэгчээ нөгөөх чинь зүгээ судсанд нь ингээд хатгачаад сорох гэсэн чинь юу ч гарч ирээгүй. Тэгэхээр нь зүгээ одоо нааш цааш нь баг зэрэг хөдөлгөөд байрлалыг нь өөрчилсөний дараа арай хийж маш бага хэмжээний цус авч чадсан ч гэсэн хэмжээ нь бол бүр хэтэрхий бага байсан. Тэгээ цус авч явах үеэрээ тэр бол нэг сонин юмэр зүйлийг анзаарсан байгаа. Доктор Schneeberger-ийн судас нь бол ингээд гар дээрээ маш их тийм товооцсон байдалтай харагдчихсэн. Тэгэхээр тухайн хэсгээр нь цусны урсгал нь бол айгүй сайн байгаа гэдгийг уг нь бол илтгэжсэн. Тэгвэл тийм байхад яагаад ч юм тэр бүдүүн судснаас нь бараг л цус гарч ирээгүй. Тэгээ энэ байдал нэлээд тийм одоо юр бусын гэмээр санагдсан байхгүй. Уг нь бол ингээд одоо эмчнэр хэрвээ одоо энэ подкастыг сонсож байгаа бол аль болох тод харагдсан судснаас одоо судсыг ингээд товоолгож жагаад цус ер нь бол аваад идэв шүү. Тэрнээс гадна нөгөө авсан цус нь нэг тийм хэвийн биш юм шиг харагдчихсэн. Тэгээ цус авсан хүний хэлснээр бол ердийнхөөсөө илүү тийм өтгөн өнгөнд баг зэрэг бордуу тэгээ удаан хадгалсан хуучин тийм цус шиг харагдчихсэн гэж хэлсэн. За гэхдээ энэ бүхнийг одоо үл харгалзаж дээжийг бол лаборатори руу илгээсэн. За харамсалтай шинжилгээний хариу ирэх үеэр дээж нь хитрхи их муудсан байсан болохоор одоо тийм муудсан гэхээр би бас гайхаад байгаа байхгүй. Одоо хуучирсан гэх юм уу. Тийм төрлийнх байсан болохоор ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй гэсэн тийм дүгнэлтийг бол гаргасан юм байлээ. За энэ нь бол одоо Candace-ийн хувьд ч гэсэн айгүй тийм хэцүү мэдээ байсан. Тэгээ дотроо болохоор ер нь бол Schneeberger эмч 4 дахь удаага ДНХ-ийн шинжилгээ өгөхийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй хаа гэж бодсон юм байна. Подкастын маань ивент итгэгч Happy Moon Day брэнд за CEO-гийн бүх салбараар нэг дээр нэмэх нэг урамшуулал зарлагдсан байгаа. 100% хувин давуу материалтай, аппликатортай учраас хэрэглэхэд маш хялбар, идэвхтэй хөдөлгөөн, дасгал болон усанд сэлэх үед ч тохиромжтой. Авсаархан болохоор авч явхад эвтэйхэн бийд ямар нэг харшлах нөлөө үзүүлэхгүй Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Happy Moon Day тампоныг та CU болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. CU-гийн бүх салбараас нэгийн үнээр хоёрыг авах боломжийг битгий алдаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Candace бол цагдаа нар энэ удаагийн шинжилгээг ямар нэг байдлаар бодлуулж үннийг илрүүлэх хамгийн сүүлчийн боломжийг нь үгүй хийсэн юм шиг санагдчихсэн. Тэрнээс нь болоод түүний гаргасан иргэний нэхэмжлэл нь бараг л одоо ингээд найдвар уушхаа болсон. За нөгөө талаараа цагдаа нар ч гэсэн доктор Schneeberger-т эрүүгийн хэрэг үүсгэх ерөөсө боломжгүй байсан. Яагаад гэхээр уруул өнгөлөгчөөс гарч ирсэн тэр ДНХ нь хууль бусаар олж авсан нотлох баримт байсан. Албан ёсоор авсан ДНХ-ийн шинжилгээний хариутай нь зөрчилдөжсэн. За хэдийгээр тухайн lip balm-ийн ДНХ маш олон эргэлзээг төрүүлжсэн ч гэсэн цагдаа нар бол өөрсдийн хийсэн 2 албан ёсны шинжилгээнд бүрэн итгэлтэй хэвээрээ байсан ба. Тэрнээс хойш Candace болон доктор Schneeberger-ийн хэрэг дээр бараг ямар ч тийм ахиц гараагүй. За ингэж байж байгаад 1997 оны 4 сарын одоо 25 болсон. За энэ нь бол Candace доктор Schneeberger-ийг анх буруутгаснаас хойш бараг 5 жилийн хугацаа ингээд өнгөрчихсөн байсан. За тэгээд яг одоо 4 сарын 25-ны энэ өдөр болж өнгөрсөн зүйл нэг талаараа үнэхээр юм эмгэнэлтэй зүрх шимширмээр байсан ч гэсэн нөгөө талаараа бол хэргийг бүхэлд нь эргүүлэх тийм шийдвэрлэх үйл явдал болсон юм байлээ. За тэгээ юу болсон бэ гэхээр тухайн өдөр цагдаа руу Schneeberger-ийн эхнэр одоо Лиза нуцтаад 15 настай охиноо хойд эцэг болох доктор John Schneeberger хүчинтсэн талаар юм мэдээллийг өгсөн юм билээ. За тэгээ юу болж юу яаж үйж үгээд үтсэн чинь Лизагийн охин нь ээжигээ өөрийнхөө унтлагын өрөөлөө дагуулж ороод тэгээ орны бүтээлгээ ингээд сүгсэн чинь доор нь ашиглажсэн тийм одоо бэлгэвчнүүд гарч ирсэн байгаа. Тэгээ охин болохоор ээжтэй хандаад тэр энэ зүйлийг урд нь олон удаа хийж исэн гэж хэлсэн байгаа. Тэгээ өнгөрсөн 5 жилийн турш одоо энэ Лиза гэдэг эмэгтэй нөхрийнхэн эсрэг Candace ингээд тэмцээд эцсэн штэ. Тэр бүх үеүдд нь бол нөхрөө тууштай бүр ингээд өмгөөлсөөр ирсэн. Тэгэх хүн биш. Манай нөхөр бол хизээч тийм зүйл хийж зүрхлэхгүй. Стажийнхэн буруу үнээрээ оролдож гин. Миний нөхөр бол сайн аав, сайн нөхөр, сайн эмч энэ хэмжлээ. Ерөөсөө л ингээд эерэг зүйл юу байна тэр болгоныг нь нийтэд ярьдаг байсан байна. Гэхдээ яг энэ удаад
тэр бол охиндоо нэг ч хором эргэлзээгүй. Охиных нь ярьснараа бол яг ийм төрлийн бэлгийн хүчирхийлэл олон жилийн турш үргэлж исэн. За тэгээ тэр бол 13 настайгаас эхлээд ийм зүйлд өртөжсэн гэдгийг ярьсан. За тэгээд бас л яг одоо Candace-тэй адил ой санамжууд нь бүдэг бадаг байсан ч гэсэн нэг зүйлд бол одоо охинд маш ихтгэлтэй байсан. За түүний хойд эцэг нь өөрийг нь удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн. Заримдаа болохоор доктор Schneeberger өөрийнхөө ажлын байранд эмчийн үйлчлэг гэсэн нэрийн доор одоо энэ хүчирхийлэлээ үйлддэг байсан маа. Тэгээ мэдээж үлдсэн цаг үеүдд нь болохоор бүр гэртээ хүчнэддэг байсан. За тэгээ яадаг байсан бэ гэхээр үүрээр охиныхоо өрөөнд явж ороод тариураар тайвшруулах юм тарьчаад тэгээ тухайн эмийг гарлуун одоо яг л Candace хийсэнтэй адилхан аргаар тарьдаг байсан юм байлээ. 1997 оны 4 сарын 24-ний орой за өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө Лиза цагдаад мэдэгдэхийн яг өмнөх оройн охин нь ерөөсөө унтаж чадахгүйсэн юм байна л да. Тэгэхээр Schneeberger өрөөнд нь явж ороод тэгээд тайвшруулах юм тарьсан байлээ. Тэгээ маргааш өглөө сэрсэн чинь охиных нь ой санамж нь айгүй тийм бүдэг байсан. Гэтэ орон дээр одоо үлдээсэн байсан тийм ашигласан бэлгэвчийг хараад ганц л зүйл ойлгосон. Дахиад нөгөөдөг чинь намайг хүчинсэн байна гэж мэдэж авсан. Ингээ энэ бүхнийг мэдснийхээ дараа Лиза бол сүүлийн хэдэн жилийн турш Johnny гаргаж ирсэн зарим үйлдэл үнэндээ өөрийнх нь бодож исэн шиг нь энгийн зүйл байгаагүй байж магадгүй байна гэдгийг ойлгоод эхэлсэн. Хүүхдүүд өвдөх за эсвэл шүн унтаж чадахгүй болох болгонд John бол тэдэнд эмээг нь шахмал хэлбэрээр биш дандаа одоо тариагаар хийдэг байсан. Тэгээ эргээд бодоод үзэхээр энэ нь бол нэлээд тийм хачирхалтай санагдчихсэн ч гэсэн тухайн үед Лиза бол ерөөсөө эргэлзээгүй. Ягаад гэхээр John одоо ингээ өөрөө эмч хүн байгаад байгаа штэ. За тэгээл дандаа одоо тариа илүү хурдан үйлчилдэг, илүү үр дүнтэй гэж тэрийгэ тайлбарладаг гэсэн. Мэдээж одоо Лиза бол түүнд итгэдэг, итгэхгүй байх угаасаа ямар ч шалтгаан байгаагүй. За тэгээ сүүлд Лиза одоо охиноосоо чи яагаад надад энийг ингээ урд нь ерөөсөө хэлээгүй юм бэ гэж асуусан чинь охин нь болохоор та Candace ч гэсэн итгэгээгүй штэ. Тэгээ яагаад надад итгэнэ гэж асуусан баг. Тэгээ энэ үгийг сонссон одоо Лизагийн ингээд ээж хүний хувьд бол үнэхээр ингээд сэтгэл нь бол тэр чигтээ нурж унсан. Тэр бүр хизээч ингээд одоо өөртөө суусан хүн өөрийнх нь одоо сайн гэж боддог байсан нөхөр ийм аимшигтай хүн байна гэж төсөөлж байгаагүй. Өмнөх гэрлэлтээс нь төрсэн хүүхдүүдийг хүртэл өөрийн төрсэн хүүхчгээ өсгсөн хүн байтал яг үнэндээ бэлгийн хүчирхийлэгч гэмт хэрэгтэн байна гэж бүр төсөөлж чадахгүйсэн. За тэгээд хожим нь Лиза нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө миний дотор маш их муу харж исэн. Одоо хүртэл би өөрийгөө энэ зүйлд буруутгадаг. Хэрвээ би Candace тухайн үед итгэсэн бол миний охинд энэ бүхэн тохиолдохгүй байх байсан гэж ярьсан байдаг. За тэгээ мэдээж Candace бол одоо энэ бүх зүйлийг олж мэдсэн байгаа. За Schneeberger эмч болохоор өөрийн одоо энэ охиноо бас хүчнэддэг байсан гэсэн мэдээллийг мэдснийхээ дараа би 5 жилийн турш хүн болгонд тэр хүн бол аратан гэж хэлсээрээсэн. Гэхдээ хинч надад итгээгүй. Хэрвээ тэр нэг л удаа тийм зүйл хийсэн бол дахиад хийх нь ойлгомжтой. Магадгүй өөр хичнээн олон хохирогч байгаа бол тэр хүмүүсийн зарим нь бүр өөрт нь юу тохиолдсныг ч санахгүй байж болно штэ гэж ярьсан байсан. За ингээд үннийг одоо бүгдийг нь олж мэдсэний дараа Лиза бол яаралтай одоо хэдэн хувцас хэрэгтэй зүйлүүдээ аваад хүүхдүүдэд дагуулад гэрээсээ ол гарсан. За удалгүй тэр бол нөхөртөөгөө одоо уулзаж нүүр тулж энэ бүхнийг бол асуусан байгаа. За тэгсэн чинь нөгөөх нь бас л урдныг шигээ бүх зүйлийг өгөөсгсөн юм байлээ. Тэгээ ярьж явах үеэр ингээд Johnny одоо хэлэн нээдрээд нэг юм ярьж байгаа зүйл нь ойлгомжгүй тийм байдалтай. Яг л одоо ямар нэг эм юм уу мансууруулах бодис хэрэгэлсэн хүн шиг тийм байдалтай байсан юм билээ. Тэгчээ тухайн оройноо John болохоор буудан дээр унтсан. Лиза болохоор бараг л унтаж чадаагүй. Тэгээ маргааш өглөө нь Johnny-г сэрэхэд бол Лиза түүнийг гэрээсээ одоо хөөсөн. Тэгээ Johnny-г явсны дараа Лиза болохоор нөхрийнхөө гэртээ байдаг ажлын өрөөг нь нэгжиж эхэлсэн юм билээ. За тэгээ тэндээс нь бол нэг хайрцаг олсон. За хайрцаг дотор нь янз бүрийн эм, жижиг шилэн ампулууд, тариур, бэлгэвч гэх мэт зүйлүүд байсан. За тухайн эмнүүдийнх нь нэг нь болохоор Verst гэдэг нэртэй эм байсан. Тэгээ урд нь бас нөгөө би яг энэ эмийг хэлчихсэн шүү дээ. Candace-ийг эмнэлэгт хүчндүүлсэн тэр оройны дараа түүний цуснаас илэрсэн эмтэй нь бол яг адилхан тийм Verst гэдэг эм байсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хайрцгийг олсныхоо дараа л Лиза ол нөхрөө цагдаагийн газар албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Цагдаа нар ч гэсэн цаг алдалгүй нэгжлэг хийх зөвшөөрөл одоо шүүхээс гаргуулж аваад удаачгүй доктор Schneeberger-ийг баривчлаад
Лизагийн олсон гэдээсэн хайрцгийг бол нотлох баримтаар хурааж өгсөн билээ. За тэгээд эмч баривчлагдсны дараа нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн билээ. За ДНХ-ийн дээж өгөх нь бол түүний сайн дурын сонголт байхаа хэдийнэ болсон. Цагдаа нар түүнээс хүссэн бүх төрлийн дээжийг бол хууль ёсоор авч болох болсон. За тэд бол түүнээс шүлсний дээж 25 ширхэг гүйс бас цусны дээжийг бол авсан. За гэхдээ энэ удаа цусыг гарын судснаас нь биш долоовор хуруунаас нь авсан юм билээ. За тэгээ дараа нь болохоор тухайн бүх ДНХ-ийн дээжийг Candace-ийн rape kit гэдээснээс нь илэрсэн ДНХ-тэй харьцуулсан. За үр дүн нь бол ингээд 100% таарсан байгаа. За энэ удаагийн ДНХ-ийн шинжилгээ Candace-ийг хүчинтсэн хүн үнэхээр доктор Schneeberger байсан гэдгийг эцэслэж баталсан байгаа. За гэхдээ энэ үр дүн мөрдөн байцаагчдыг бас л гайхахад хүргэсэн. Урдны 2 ДНХ-ийн шинжилгээг яг яаж ингээд хуурсан байх вэ? Ялангуяа сүүлчийн шинжилгээ нь болохоор ингээд 2 ч удаа бүр цагдаагийн хилцээр цагдаа нарын нүдэн дээр нь хийгдсэн байгаа штэ. Тэгээ нэг л зүйлийг угаасаа тэд нар ойлгож чадахгүйсэн. Яаж нүдэн дээр нь бүр ингээд хуурч чадсан юм бол угаасаа ДНХ-ийн шинжилгээг ингээд бодлуулах ямар ч тийм боломж бололцоо уг нь бол байгаагүй штэ. Тэгээ азар гэхүү түүнийг яллахын тулд урдных нь ДНХ-ийн шинжилгээг яг яаж хуурсан гэдгийг заавал нотлох шаардлага байгаагүй юм билэ. Ингээд доктор John Schneeberger-т өөрийн 15 настай охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. За энэ нь болохоор хөндрүүлсэн нөхцөлтэйгөр гэж нэмэлтээр бас бичигдсэн байлээ. За инхээр ялын хэмжээнд ч гэсэн илүү ийм олон жил болдог гэсэн үг. За хоёрт нь болохоор Candace-т бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн ийм үндсэн хоёр ялыг бол тулгасан байгаа. За бас тэрэнд нь гэмт хэрэг үйлдэхийн тулд хүний биед хортой бодис хэрэглэсэн 2 хэрэг, тэгчээд хууль сахиулах байгууллагын ажиллагаанд саад учруулсан гэсэн нэг хэргийг бол нэмж тулгасан. За эмчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь бас төтгөлзүүлсэн юм билээ. Доктор Schneeberger-гийн хувьд бол өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгээд өөрийгөө гин буруугүй гэж мэдгдсэн юм байна. За ингээд 1999 оны 9 сард шүүх хурал нь эхлээд 3-7 хоногийн турш гэрчүүд бол мэдүүлэг өгсөн. За шүүх хурлын үеэр доктор Schneeberger өөрөө гэрчийн судалд сууж би ямар ч гин буруугүй гэж дахин мэдгдсэн. За гэхдээ энд нэг зүйлийг бас санах хэрэгтэй. Түүний Candace-ийг хүчинсэн гэдгийг ДНХ-ийн нотлох баримтаар хэдийнэ эцэслэн батлагдчихсан байсан. Тэгсэн чинь яг юу мэдүүлсэн гэхээр Candace намайг зохион байгуулалттайгаар гүтгсэн гэж мэдгдсэн байгаа. Тэгээ эмчийн хэлснээр болохоор Candace гэрлүүн хууль бусаар нэвтрээд ашигласан бэлэг хүчнээс нь ДНХ-ийг нь аваад дараа нь тэрийг бараг дотор хувцсандаа түрхээд зориуд ингээд ийм хэрэгт холбогдуулсан гэж ярьсан байгаа. Хинч мэдээж ингэж ярьж байгаад нугасаа итгэхгүй штэ. За гэхдээ та бүхэн ч гэсэн бодож ич магадгүй эхний тэр 2 удаад нь энэ юм чи ингээд яагаад хуурчваа? Яаж бүр ингээд хүн хараад байхад хүртэл хуурч чадваа гэж бодож байгаа багт. Тэрийг та бүхэнд ярьж үгүй. За энэ хэсэг бүр аягүй сонирхолтой. Сүүлдээ нөгөөг чинь шүүх хурлын үеэр өөрөө бүх үннийг хүлээн зөвшөөрсөн юм билээ. За тэгээ тэр болохоор 15 см урттай Penrose Drain гэж байт юм байна л та. За энэ болохоор мэсцлийн үед шингэн гадагшлуулах зориулттай тийм уян гуурс байт юм байна. Тийм гуурсыг нөгөөгчөн гартаа суулгачихсан байсан. За тэгээ тэр гуурсны дотор өөр хүний цус байсан. Үндсэндээ бол Penrose Drain гэдэг нь тийм зөөлөн эрзэнэн гуурс, тийм эцэслийн дараа шарханд шингэн хуримтлагтахаас сэргийлэх зорилгоор ашигладаг тийм эмнэлгийн хэрэгсэл байгаа даахгүй юу? Бүр нарийн тайлбарлыг гэх юм бол энэ эмч маань бол гарын дотроо хуурамч тийм судас хийчихсэн байсан гэсэн үг. Тэгээ тухайн хуурамч судсанд нь өөр хүний цус байсан байгаа. Тийм болохоор ДНХ-ийн шинжилгээ болгон өөр хүний ДНХ гарч исэн гэсэн үг. За тэгчэл хүмүүсийг ингээ хуруунаас нь цус авах гэтэнгүүт үргэлж эсэргүүцдэг. Энэ бугууныхын хэсгээс цус авахыг шаарддаг. Миний эд ингээд айгүй амархан хөгөрчдөг, тийм төрлийн би өвчтөө өндөр гэсэн шалтгийг бол хэлдэг байсан маа. За хамгийн эвгүй нь тухайн ашиглаж исэн цусыг хаанаас ирсэн бэ гэдэг бас асуулт байгаа. За тухайн цус нь 1992 онд үзүүлж исэн өөрийнх нь нэг өвчтний цус байсан. За тэр өвчтнийг эмчилж гин гэсэн нэрийн дор шаардлагатай хэмжээнээсээ бүр илүү их цус аваад хадгалчихсан байсан. Тэгчээ тэр цусаа болохоор хөргөгчөнд хадгалаад олон жилийн турш ДНХ-ийн шинжилгээ өгөх болгондоо тэрийг бол ашигладаг байсан. Тэгээ ямар санда 1996 онд цагдаагийн хилтэст авсан тэр 3 дахь ДНХ-ийн дээжийг лабораториор шинжлэх боломжгүй болчихсон байсан. Яагаад гэхээр тухайн цус нь бүр 4 жилийн турш хөргөгчөнд хадгалагдсан хэврээс юм билээ. Тэрнээс нь болоод ингээд хит их муутцсан, бор өнгөтэй олцсон, өтгөрцөн маш бага хэмжээтэй үлдчихсэн байсан юм билээ. Тэгээ ямар санда цус авж байгаа хүн нь ер нь ингээд хатгасныхаа дараа
сорох гэж нэлээд их зовсон. Тэгэд ч угаасаа ДНХ шинжилгэхэд тохирохгүй тийм төрлийн байсан. За тэгээд шүүх хурал дээр үзүүлсэн бичлэгийг нь дараа нь дахин одоо шалгаж үзсэн чинь бас нэг одоо аимшигтай зүйл бол илэрч гарч ирсэн байгаа. Цус яг авж авах үеэр яг нөгөө эмч гартаа хийцэн гэдээсэн хуурамч суц нь гарнаас нь одоо ингээд богинохон хугацаанд баг зэрэг цохууж одоо харагддсан билээ. Гэхдээ тухайн үедээ бол бүр хинч анзаараагүй. Уг нь бол тэгж цохуулаа гэхэд ядаж одоо цус авч байгаа хүн анзаармарын. Тэгээ тохиолдол нь таарад тэгж юусэн анзаараагүй өнгөрцөн байгаа байхгүй юу. Тэгээ хэний ч толгоонд юу н ингээд энэ эмч гарынхаа ингээ бугуун дотор зөөлөн гуурс хийцэн тэрэн дотроо цус хийцэн байсан гэдгийг төсөөлөхгүй штэ. Тэгээ хамгийн гайхмаар байсан нь яг тэр ДНХ-ийн шинжилгээ авах гад одоо цус авч исэн мэрэгчлэнүүд гарыг нь уг нь бол ингээ маш ойроос харж байгаа. Бүр зүү хатгаж исэн мөртлөө тэр хуурамч суцсыг одоо олж хараагүй байгаа. Хамгийн сүүлд нөгөө цус авах гад нөгөө айгу өтгөн байна гэдээ яриадсан шүү дээ. Тэр эмчил үндсэндээ суц нь ингээд баг зэрэг товооцсон байгаа гэдгийг л анзаарсан юм байна. Мэргэжлийн хүний хувьд бол цусны урсгал их байгаа болохоор суц нь товоож байгаа юм байна гэж бодоол ингээд өнгөрчихсөн. Тэгээ яг энэ хэсэг нь бүр үнэхээр галзуу байсан. Бөө энэ одоо түүхийг ингээд би анх сонсчод бүр ийм юм байж болд юм уу? Тэр өвчтөе хүний судас ингээд би дотор нь байна гэхээр өөрийнх нь цустай холилдчихдгүй мүү ч гэдэг юм уу? Яаж тэрийг тэгж дотгош нь хийсэн байна ч гэдэг юм уу? Янз бүрийн зүйл ингээд ботсон. Ерөөсөө би энийг ингээд бүр 100% сайн ухаж ойлгоогүй. За тэгээ доктор Шнибергер болохоор ДНХ шинжилгээг хуурахын тулд хуурамч судас ашигласан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн мөртлөө өөрийгөө гин буруугүй гэж мэдгдсэн одоо хിവэрэ байсан. Тэгчээ юу гэж хэлсэн бэ гэхлээр энэ бүх намайг буруутгах байгаа зүйлээс хол байх цорын ганц арга зам нь хуурамч цусны дээж өгөх тийм арга байсан гэж хэлсэн маа. Өөрөө ингээд ямар ч гин буруугүй байсан болохоор ийм арга хэрэглэхээс өөр надад арга байгаагүй энэ гэсэн шал утгагүй зүйлийг ярьж исэн. За шүүх хурлын үеэр бол Candace ч гэсэн гэрчээ мэдүүлэг өгсөн билээ. Тэгчээд дараа нь одоо тэр тухайга юу гэж ярьсан байсан гэхээр би гэрчийн суудал дээр яг л урдаг нохоошог байсан. Би түүний өмгөөлөгчийг сөхрүүлж чадсан. Тэр хүн хамгийн шилдэг өмгөөлөгчдийн нэг гэж тооцогддог байсан. Гэхдээ би тэр өрөөнд хинэн үнэхээр хүчтэй болохыг харуулж чадсан гэж ярьсан байсан. Шүүх хурал дээр бас Лиза за тэгээд одоо хүчирхийлэлд автчихсан охин нь бас ирж гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн юм билээ. За ингээд 3-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст шүүгч Эллен Ганн шийдвэр гаргасан. За тэр бол доктор Джон Шнибергерийг Candace-т бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, түүнд тайвшруулах юм тарьсан, шударга ёсны ажиллагаанд саад учруулсан гэдэгт бол гин буруутайд тооцсон. За бас өөрийн охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт бас л одоо гин буруутай гэж үтсэн юм билээ. За охинд нь бол одоо тийм хөндрүүлсэн нөхцөлтэйгээр гэсэн тийм одоо давхар зүйл анги бол бичигдсэн байсан. Гэхдээ тайвшруулах эм хэрэглүүлсэн гэсэн зарим нэг зүйл анги дээр нь бол цагаатгсан юм билээ. За тэгээд нөгөө Шнибергерийн хилээдсэн Candace намайг ингээд зориуд хэрэгт гүтгэж одоо хутгсан энэ гэсэн тайлбарыг бол шүүгчийн зүгээс энэ бол одоо зохиомол хийсвэр хэтэрхий тийм уран сэтгэмжтэйгээр зохиосон тайлбар байна гэж тодорхойлсон байсан. За тэгээд хамгийн бүр ойлгомжгүй хамгийн тэнэг нь юу байсан гэхээр доктор Шнибергерийн үйлцэн гэмт хэрэгүүд бүр ямар ноцтой байсныг одоо бодоод үзэх юм бол авах ёстой яал нь айгүй өндөр байхаар байгаа шүү дээ. Тэгсэн чинь шүүхийн зүгээс түүнд ердөө л 6 жилийн хорих ялыг оноосон юм байлээ. Бүр яагаад ийм хүмүүс шоронд тарчлах ёсгүй юм бэ? Ийм сэжгийн одоо бусад эмчнэр, бусад совилогчид, эмнэлгийн ажилчдын нэрийг гутаасан хүнд 6 жилийн ял оноосд нь бүр үнэхээр одоо ийм гайхмаар шийдвэр юм шиг санагдсан. Тэгээ шалтгаан нь гэсэн чинь нөгөө дагуур охин нь байгаадсэн шүү дээ. Тэр охин нь болохоор хүчирхийлэл болсон тэр үеүүдийг тодорхой юусоо санаж чадахгүй байснаас улбаатай. Тэгээ угаасаа байнга нөгөө тайвшруулах юм тарчдаг байсан шүү дээ. Тийм болохоор прокурорууд түүнийг бол нөгөө дагуур охиноо хөндрүүлсэн нөхцөлтэйгээр одоо ингээд хүчинцэн гэсэн зүйл ангаар яллахад хангалттай нотлохоо одоо гаргаж чадаагүй гэж үтсэн юм билээ. За ингээд ял сонссныхан дараа тухайн үед 30 настай болцсон байсан Candace бол хэвлэлд ингээд яриа өгсөн байгаа. За би энэ өдрийг 7 жилийн турш хүлээсэн. Тэр шоронд өмхийрч үхээсэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр бусдад учруулсан бүх зовлонгийнхоо төлөө тэр яг ийм хувь тавиланг хүртэх ёстой гэж ярьсан байсан. Candace-ийн хувьд бол шударга ёсны төлөө бараг 7 жилийн турш ингээд тэмцсэн айгүй зоригтой эмэгтэй байгаа. Тийм болохоор ямар тач одоо ял авсанд нь сүултээ өөрийнх нь ярьсан бүх зүйл үнэн байсан гэдэгт нь шударга ёс тогтоод ял оноосонд нь бол баяртай байсан. Тэгээ хүчндүүлсэн хүн нь 7 жилийн турш тэмцсэн байхад хүчин хийсэн хүн нь ердөө 6 жил авсанд тэр бол мэдээж дургу байсан. Гомдмоор л санагдчихсан баг. Тэг бүр нэг эргүүн юу байсан гэсэн чинь одоо энэ эмччээ ингээд
шоронд угаасаа хоригдохоор болчиход байгаа шүү дээ. Тэр хугацаанд нь хүртэл нөгөө Киплинг гээд жижиг хотын ихэнх хүмүүс нь түүнийг бол гин буруугүй гэж бодсон, бүр хэвээр байсан. Кэндисээс гадна өөрийнхөө дагвар охины хүчиндээ тэр нь тогтоогдоод эхнэр нь хүртэл одоо нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөд шүүх бүр буруутай гэд тогтооцсон байхад хүртэл бүр ингээ албан ёсоор ял шийтгүүлсэн хүчингийн хэрэгтэн болцоод байхад доктор Джон бол тийм зүйл хийх хүн ерөөсөө биш. Джон Лав биш шүү. Тэр гэсэн тийм маягаар өмөрсөр байсан маа. За тэгээд Джон Шнибергер шоронд орсны дараа одоо Лизатай бол ингээд энэ хоёр албан ёсоор одоо салсан юм билээ. Тэгээд салхаасаа өмнө бол энэ хоёр хүүхдүүдийн асран хамгаалах эрхийн тал дээр маш удаан үргэлжилсэн шүүхийн маргааныг бол одоо өнгөрүүлсэн. Тэдний дундаас бол хоёр охин төрсөн байсан. Тэгээ нөгөө сүүлд төрсэн хоёр охин нь болохоор 5-6 настай тийм охтууд юм билээ. Тэгээ бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн болчоод одоо ял сонсоод шоронд байгаад байгаа штэ. Тийм юм бэжэж охтуудыг шоронд одоо очиж уулзах эрхийг бол шүүхийн зүгээс олгоцсон байсан. За мэдээж Лизагийн хувьд бол хүүхдүүдээ тийм хүнтэй уулзуулахыг огт хүсээгүй. Ийм төрлийн эрх олгох тал дээр шүүх яагаад ийм шийдвэр гаргасан бол гэдг нь ч гэсэн айгүй сонирн байсан. Тэгээ Лиза болохоор энэ шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан ч гэсэн шүүх болохоор хүүхдүүдээ шоронд аваачиж уулзуул гэж баг үүрэг болгосон байна. Тэгээ Лиза татгалцсан чинь $2000 торгуул хүртэл ногдуулсан юм билээ. Тэгээ тухайн шийдвэрийг нь давж заалтсан ч гэсэн давж заалтах шатны шүүх бол үндсэндээ хүүхдүүдтэй нь одоо уулзуулаа. Тэр бол хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй гэсэн тийм байр суурийг хэвээр нь үлдээсэн. Тэгээ эцтэй хөөрхий ялагдсан болохоор Лиза ямар ч аргагүй ирэхэнд хоёр охиноо дагуулад ингээд шоронд одоо очсон юм билээ. Тэгээ очих үеэр нь одоо шоронгийн гадна талд Джон Шнибергер эмчийг дэмжсэн бүр 100 гаруй хүн цугларч гсэн байсан. Тэгээ нөгөөх чи хоёр охиноо дагуулад нөгөө уулзалтын хэсэг рүү яваад эхэлсэн чинь хоёр охин нь хоёулаа бүр айгаад айгүй чанга уйлаад ээжийнхээ хөлнөөс ингээд тас зуурсан байдалтай байсан баа. Тэгээ энийг харсан нийгмийн ажилтан болохоор хүүхдүүдийг ийм уулзалтанд оруулах нь хинт ч одоо ашиггүй, хүүхдийн эрх ашигт ерөөсөө нийцэхгүй гэдгийг тэр даруйдаа ойлгосон байна. За ингээ ашгүй уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан. Азар хоёр охин бол эцэгтэйгээ тэр өдөр уулзах ямар ч тийм шаардлагагүй болсон юм билээ. Дараа нь одоо Джон Шнибергер хоёр охинтойгоо уулзах эрхээсээ сайн дураараа татгалзаад эцэг байх эрхээсээ ч гэсэн татгалцсан юм билээ. 2001 оны 6 сард Джон Шнибергер хугацаанаасаа өмнө судлагдах хүсэлд одоо гаргах тийм эрхтэй болсон юм билээ. Гэтэ түүний хүсэлтийг бол 2 удаа дараалал нь татгалзаад эцэст нь 2003 онд одоо 6 жилийн ялынхаа хуульд заасны 3-ны 2-ыг нь эзэслэхээ дараа тэр бол суллагдсан юм билээ. За тэгээд суллагдсныхаа дараа тэр бол Regina гэдэг хот руу нүүсэн. Candice энэ Regina гэдэг хот руу нүүсэн эдсэн шүү дээ. Тэгсэн чинь яг тэр хот руу нь одоо нүүгээд амьдрахаар болсон юм билээ. Зүгээр санаандгүй биш баг албаар тийшээгээ нүүсэн юм шиг тийм санагдсан. За тэгээд энэ хүн болохоор эмчийн лицензээ угаасаа хураалгачихсан болохоор өөр салбарт ажил хийхээс өөр аргагүй болсон. За удаагүй тэр нэг одоо барилга нураадаг тийм компани гэж байт юм байна л та. Тийм компанид мужаанаар ажилд орсон юм билээ. Түүнийг суллагдсны дараа одоо Канадаас албатан гаргах томоохон одоо хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Тэгээд эцэстээ энэ оролдлого нь амжилттай болоод 2004 онд бол Джон Шнибергерийг Өмнөд Африк руу албатан буцаасан юм байна. Тэгээд тэр бол ээжтэйгээ хамт амьдрахаар одоо ингээ үндсэндээ эх орн руугаа буцсан. Үнэндээ тэр бол Канадын иргэншлийг 1993 онд өөрөөр хэлэх юм бол одоо Candice-ийг хүчинцэн гэж үздэг хэрэгээс 1 жилийн дараа авсан юм билээ. Гэхдээ дараа нь нэг зүйл ил болсон юу байсан гэхээр тэр бол Канадын иргэншлийн өргөдөл бөглөхтөө нэг маш чухал мэдээллийг ба санаатаагаар нуусан. Тухайн үед өөрийг нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж исэн тухайга огт тэрэн дээр дуртаагүй байсан. Тийм болохоор Канадын эрх баригчид түүний иргэншлийг хүчингү болгоод Өмнөд Африк руу албатан гаргах хууль ёсны үндэслэлтэй болсон юм билээ. За Өмнөд Африкт очсныхоо дараа хүмүүс түүнд бол маш тийм өөртөө тохирсон гэмээр хочийг өгсөн. Тэр нь болохоор доктор Rape буюу доктор хүчирхийлэгч гэсэн тийм нэр байсан маа. За тэгээ үйл явдал энэ хүрээд бүр дуусаагүй заяа. Яасан бэ гэхлээр одоо Канадаас ингээд албатан хөөцсөн байгаа штэ. Албатан гаргацсан байгаа штэ. Тэгэд гарснасаа хойш 3 хүрэхгүй 7 хоногийн дараа тэр бол Өмнөд Африкийн эмчнэрийн зөвлөлд дахиад эмчийн эрх авах тийм хүсэлтийг бол гаргасан юм билээ. Азар бол тухайн өргөдлийг нь шалгаж эхлэхээс өмнөхөн өөрөө бол буцаага татсан. Яагаад татсныг нь угаасаа мэдэхгүй ч гэсэн батлагдахгүй гэдгээ
өөрөө баг ойлгосон байх. Ийм төрлийн хүнийг бол хизээч бүр өвчтөнтэй ойр байлгах ёсгүй, эмчийн лицензийг нь дахиж өгөх тухай ер нь бол бодоод ч хэрэггүй гэдгийг одоо ингээд би яриа та бүхэн одоо ойлгосон байх. За Candace-ийн хувьд болохоор доктор Schneeberger болон Union Memorial гэдэг эмнэлгийн эсрэг иргэний нэхэмжлэлийг гаргасан. Тэгээ эмчийн зүгээс бол Candace 75 мянган $5 хүн төлбөр олгохоор одоо ийм шийдвэрийг бол гаргасан байдаг. Гэхдээ яг тухайн мөнгийг авч чадсан уу үгүй юу гэсэн тийм мэдээлэл бол ерөөсөө байхгүй лээ. За тэгээ Candace-ийн хувьд бол донтолтын эмчилгээний тим газар асаргаа сувилгааны одоо туслах ажилтан болж хоошод бол ажиллаж байгаа гэсэн байна. За бас тэр ингээд I Accuse гэдэг нэртэй киноны зохиолыг хамтарч бичсэн. За тэгээд тухайн зохиол нь бол кино болж хожим нь бол дэлгэцэнд гарсан юм байна. За ингээд энэ хэргийн тухайд миний одоо ярих зүйл ийм байна. Маш олон ийм төсөөлөхөөргүй үйл явдлуудтай яг л бүр кино болж хийхтэйгээр хэмжээний одоо ийм гэмт хэрэг болсон явдал байлаа. Үннээр явбал хүрт хэрэгээр туулаа гүйцэнэ гэдэг шиг 7 жил ингэж зууралцсаар агаад өөрийнхөө үнэн ярьсан гэдгийг батлах гэж явсаар агаад нэг бодлын одоо энэ Candace-ийн хувьд айгүй өрөвдмөөрч гисэн нөгөө талаар нь бодоод үзэхэд айгүй юм зоригтой эмхтэй юм шиг санагдсан. Тэгээ өөр нь энэ хэрэг дээр нэг анзаарагдсан зүйл нь юу вэ гэхээр ер нь энэ масс иргэд гээд байгаа хүмүүс одоо байгаад байгаа штэ. Тийм хүмүүс бол одоо нэг зүйл рүүгээ хитрхи их туйлширхаараа ямар амар байдаг гэдгийг энэ жишээн дээрээс бас харж болохоор байна. Хүн ингээд хүчинтчээд ямар аргаар хүчинтсэн, хэнийг хүчинтсэн, юу хийж исэн гэдг нь бүр батлагдчихад байхад хүртэл гэмт хэрэгтнийг өмөөрөөд байх иргэд байна гэхлээр миний хувьд л айгүй тийм төсөөллөөс давсан ойлгоход айгүй хэцүү юм нэг төрлийн одоо сэдв байгаад идэг. Массыг хамарсан мэдээлэл, массыг хамарсан итгэл гэдэг зүйл ямар амар хүчтэй байдаг вэ гэдгийг та бүхэн бас ингээд сонсоод ерөнхийдөө бол ойлгосон байх. За ингээд энэ удаагийн маш галзуу гэмээр кейс маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Дугаараа энэ хүртэл сонссон нийт сонсогчдоо баярлалаа. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Ингээд энэ удаагийн подкасттай маань Happy Monday брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө төлөхөчтэй органик хувин давуун Солонгос улсад үйлдвэрлэгдсэн тампоныг та CU болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. За CU дээр нэг дээр нэмэх нэг гэд урамшуулал зарлагдчихсан байгаа. Тийм учраас та бүхэн нэгийн үнээр хоёрыг авах энэ боломжийг битгий алдаарай. Дараагийн саруудад хэрэглэгдэх тампоно нөөцлөд аваарай гэж зөвлөе. Энэ хүртэл та бүхэн подкастаа сонссон бол комент хэсэгт улаан өнгийн зөрх үлдээгээрээ ингээ хэдүүлээ дараагийн 2 дахь өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.